би хэлцгийг дэмжихгүй байна. Би харин ноён уулын энэ одоо 20 жилд 200 сая долларын ашигтай. Тэгээд энэ хүннүүгийн булш бунхантай ийм одоо түүхийн ховор дурсгалт газраа 50 тонн алтны төлөө ухахын оронд би огт өөр төслийг харин санал болгож байна. Би яагаад энийг бодсон бэ гэвэл Хятадын Сиан бүгдээрээ очиж үзчихсэн баг. Энэ нөгөө Хятадын анхны төр тус байгуулсан Цэнши Хуандын үеийн 40 мянган цэргийн баримл. Энийг 33 жилийн турш малтсан баг. Одоо ч малтаж дуусаагүй байна. Энэ Хятадын нэг тариачин худаг малтаж байгаад нээсэн байлээ л дээ. Тэгээд төрийн тусгай хамгаалтандаа аваад энэ газрыг 33 жил малтаж байна. Тэр үед Хятад одоогийн Хятад шиг байгаагүй. Үлсвэлэнд нэрвэгдсэн бас хүнд амаргүй байсан үе. За гисэн ч Хятадууд энийгээ ухаж малтсаар байгаад одоо Бээжингээс илүү том онгоцны буудалтай цагаан ирмнээс илүү Хятадын Сианыг үзэх гэж гадны жуулчид суурдаг ийм том бүтээн байгуулалт болсон байна. 2008 оноос энийгээ дэлхийн гайхамшигын нэгд оруулахаар ингээд бүртгэж байгаа юм байна. Монголчууд яг тэр үед Цэнши Хуандын үед монголчууд нүүдэлчдийг нэгтгэж хүннүг өрн байгуулж ирсэн. Бүгдээрээ мэдж байгаа. Хятад Монгол хоёр зэрэг төр улс байгуулсан. Яг адилхан ийм түүхэн дурсгал Хятадын Сиан шиг түүхэн дурсгал Монголын ноён уулд байна шүү дээ тамнэ. Бидэнд үүнээс илүү 50 тонн алтнаас илүү бололцоог аялал жуулчлалаар энэ дээр өөр төсөл зарлах бололцоо байгаа байхгүй юу? Миний нэг багш надад одоо орж ирээд хэлжсэн. Нэг Солонгос дагуулж орж ирээд хэлжсэн. Солонгосчууд санал болгож ирсэн. Давсран гүшнэ битээ зэрэгцэж яриач. Солонгосчууд юу гэж хэлжсэн мэхээр Чингис хааны хүннүүгийн үеийн энэ том дурсгалыг бүгдээрээ одоо том төсөл боловсруулъя. Аялал жуулчлалын том бүс болгоул яасан бэ гэдэг юм солонгосчууд санал тавьж орж ирж байсан. Бид нар алтны төсөл биш ийм аялал жуулчлалын төсөл ноён уулан дээрээ зарлж болно ерөнхий сайдаа. Энэ бол маш том буян болно, маш том төсөл болно. Гэтэл Хятадын Сиан бол зүгээр л баримн шүү дээ. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Ноён уулын тэр хүннүүгийн булшнууд чинь бодит юм байхгүй юу? Бодит шарил, бодит бунхан, бодит эд хэрэгслүүд. Эн чинь шал өөр юм байхгүй юу да. Энийний үн цэнийг сайнхтай зүүршгүй. Бид нар яагаад ийм юм одоо сүйтгэхгүй? Би үнэхээр одоо цэвдгийн судалгаа хийж дуусаагүй шүү дээ. Үнэхээр харамсаж байна. Бүгдээрээ энэ алтны төслөө хоошин тавиад ийм аялал жуулчлалын төслийг харин ноён уулан дээр олон улсад зарлвал яасан бэ? Ер нь бид нар олон улс, олон түүхэн газрыг хамгаалах юм шаардлага үүсэн шүү дээ. Монголчууд ч одоо Хүннүү, Сиамби, Кидан, Түрэг гэж ярьдаг. Энэ бүх том гүрнүүд Монголын түүх мөн юм бол энэ олон түүх гүрэн дурсахынхаа хэрээр бид нар бас олон газар нутгийг хамгаалах хэрэгцээ шаардлага үүсэн шүү дээ тамина. Тэ нэг ганцхан ноён уулыг өршөөгөө та нар бусдын ухаа. Одоо уух үнэхээр одоо хэцүүдэд байгаа юм бол эдийн засгаа үр ашигтай авч чадахгүй байгаа бол хөрөнгө оруулалтын зардлаа хянаж чадахгүй ээжэж 86% ашигтай, 68% ашигтай гэж яаж хэлж чадж байгаа юм би өөр гайхаад байх. Одоо энэ Синтер Голдын энэ орд бол гачууртын орд хөрөнгө оруулалт бараг шаардлагагүй. Баяжуулах фабрика барьсан, замаа тавьсан, цахилгаанаа татсан. Хөрөнгө оруулалт нэг их шаардлагагүй байгаа орд байгаа байхгүй. Энэ чинь ямар ч эдийн засгчийн байх шаардлагагүй энэ бүхнийг тооцоход. Хөрөнгө оруулалтын зардлаа хянаж чаддгүй мөртлөө 81% ашигтай энэ төр гээд байгаа чинь би та нарыг ерөөсөө бүр гайхаад байна. Дээрээс нь би ерөнхий сайдын эдийн засгийг бас дахиад ойлгодог юм аа. Одоо Монгол тэчнээ хүн ажлын байр бий болгоно, тэчнээ хүн одоо орон нутагт тэдэн төгрөг өгнө, татвар тэдэн төгрөг өгнө. Синтера Голд дэлхийн хаач ажилласан орон нутагт татвараа төлнө, хүмүүсийн ажлын байраар хангана. Энэ бол зүгээр л үйл ажиллагааны зардал. Эцсийн дүндээ бид нар үлдэх ноогдол ашигын төлөө л явдаг. Том бизнес бол ноогдол ашиг бидэнд хэд хуваарлагдах юм бэ гэдгийг л явдаг. Энэ ноогдол ашигаараа бид нар хэрвээ энэ уурхайг ашиглаад дуусахад хүмүүсээ байнгын уурхай ашиглах хүртэл биш, байнгын ажлын байраар яаж хангах уу, яаж байнгын амжиргааг дээшлүүлэх үү, ямар том төслүүдийг, үйлдвэрүүдийг Монгол улс бий болгох вэ, яаж импортоос хамаас дорн биш болох вэ гэдгийн төлөө энэ том төслүүдэд хөдөлгөж, үр ашиг эндээс ашиг гэдэг бол би зөвхөн хуримтлал үнцэн гэдгийг би ингэж ойлгож байна. Ашиг гэдгийг ингэж ойлгож байна. Түүнээс биш Монголын ажилчдад өгж байгаа цалин болгоно бидний ашиг гэдэг нь чинь утгагүй шүү дээ ерөнхий сайдаа. Уурхай дуусахад тэд нар ажилгүй болно. Нэгэн ч айгүй орон сууц авч чадах тийм одоо мөнгө хуримтлуулсан хүн ч тэндээс гарч чадахгүй шүү дээ. Тэгэхээр ийм одоо инээдэмтэй юм битгий яриач. Ашиг гэдэг бол биднэрт ноогдол ашиг. Зөвхөн ноогдол ашиг. Ноогдол ашигаар л бид хуримтлал бий болгоно. Энүүгээр л одоо том зүйлийг хийж чадна, үйлдвэржүүлж чадна, хүмүүсээ байнгын ажлын байраар хангаж чадна. Тэгээ энийг бол таныг ойлгодог байх гэж бодож байна. Би энэ орон нутгаас ирсэн Синтера Голдод бол ер нь бид нар боломж олгосон шүү дээ. Эхний